шууд томруунаар би чи үсгийн нэр чалтаагүй өнгөтөр нүүр дүүрэн доромжилж чод хүнээс уучлал гуйхадгаар энэ уухан болно уучлаарай гэсэн байгаа энэ чинь хүн хаж ууш юм уу би чи хүн доромжлоод байгаа танаар зүгээр бас уучлаарай нэг ууг нь хасаад бичсэн байгаа чинь уучлаарай гэж ямар юм бэ Арахтан байж үзээрэй танаар зүгээр харин тийм ээ Эрдэнэ та миний үгийг дуустал сонсолт хэрвээ та манайхыг уучлах юм бол манайх телевизээр одоо зурагтаар доромжлох чинь дутаа юм да миний үгийг дуусгалтаа төхөө хэрвээ та манайхыг уучлах юм бол одоо өнөөдрөөс эхлээд телевизээр радиогоор хэвлэл мэдээллийн бүхэл хэрэгслүүдээр зөвхөн танаас уучлал ирсэн танаас хөлцөл өчсөн таны нэг төрийг сэргээс миний нэг төрийг сэргээж юм уу тэгдэггүй яг хэвлэл мэдээлэлээр үү тий бу зурагтаар Чиwis чи заяа. Лисими явчихна. Чи зургатаар гарна гэсэн. Харна. Фэрэгт дурлаа байт. Юу биччихв? Сайн байцгаана уу гэх үзэгчдээ. Монголын үндэсний телевиз энэ үчийнхээ хөтөлбөрийг та бүхэндээ төлөвлөж байна. Одоо та бүхэн хөтөлбөрөөр танилцуулъя. 18 цагаас мэдээ. Энэ удаа та бүхэн эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван тухай үзэх болно. 18 цаг 10 минутаас эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван зориулж цаг агаарын мэдээ. 18 цаг 20 минутаас эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван зориулж реклам зар сурталчилгаа. 18 цаг 40 минутаас эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван зориулж боролдын цаг. Эрдэнэ Арслан 2. Монгол ардын үлгэр. 19 цаг 20 минутаас бурхан минь Эрдэнэ ах биднийг уучлаач чөлөөт бүтрүүлэг. 20 цагаас эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван зориулж Болорт сум яруу найргийн наадмаас хийсэн сурвалжлага. 20 цаг 30 минутаас эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван зориулж үндэсний бүхийн барилдаа. 21 цаг 40 минутаас эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван зориулж Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багванд шар сонингууд хандсан мэдээлэл хийх болно. Төгсгөлд нь 22 цагаас эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван зориулж рок попын бүх хотын гала концертыг төлөвлөх болно. Ингээд эрхэм үзэгч та бүхэндээ эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ван зориулж реклам зар сурталчилгаа. Эрдэнэгийн сонгол. Даакины тэр угаагаас өөр аргагүй болдог юм шиг. Эрхэм үзэгч та бүхэндээ энэ үдш эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ванд зориулсан хөтөлбөрөдөө явуулж байгаа. Одоо та бүхэнд эрхэн зөрчигдсөн Эрдэнэ ванд зориулж Болорт сум яруу найргийн наадмаа төлөвлөхөд бэлэн болоод байна. Игшгэлэн тэхийн энэ үдш Болорт сум яруу найргийн наадам шиг хүрсэн яруу найрагчтай тайзнаа өргөд бэлэн болоод байна. Ингээд та бүхний өмнө яруу найрагч Тангадын галсан. Эрдэнэ түүтэн зориулаад нэг шүлэг хэлье. Дээлэн давхад сэгсэн энэ сургууль аваад явчих юм. Дээвэр давхад болсон энэ цэрэг таваад явчих. Дэгжин шаваа охид нь хот зориод алга болно. Дэндүү даруй үлднийг юм сонингууд гоочлоод байх юм. Гартай бүлтэйнийг энэ ганцад аваачаад хийчих. Ганган хэнцэр охидын бээжин зориод. Гундуу амьдралтай нэг нь сөөвөлний сэдалга бол. Ганц үлдсэн Эрдэнэг юм гიშгэх газаргүй болох юм да энэ сонин. Баярлалаа үзэгчдээ яруу найрагч Тангадын галсан. Цаг үе мэдэрсэн сайхан яруу найраг бичсэн байна. За ингээд яруу найрагч Тангадын галсангийн дараа яруу найрагч Ичэн орлог өрж байна. Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын нод харавдаг юм. Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын нод шохордог юм. Миний Монголын тэнгэрт өдөрсөн шууд бусдын тэнгэрт өдөн цэцдэггүй. Миний Монголын тэнгэрт өссөн Эрдэнэ бодонд газар ясаад байхгүй. Баярлалаа. Яруу найрагч Ичэн орлоо. За Тангадын галсангуугаас юу гараад утгасан шиг цаг үе мэдэрсэн сайхан яруу найраг бичсэн байна.
Одоо та бүхний өмнө нэгэнт үзэгсэлэн төсгөөийг өргөхөд бэлэн болоод байна. Яруу найрагч Соодлын хулан. Сайрхах юм даанч биштэй. Санчхан даабууралтай эр хүнд би хайртай. Жаргахын өмнө зул бадамлан мастаг шиг шайруулж яваа эрдэнэд би хайртай. Намрорын жимс гашуун болоод амттай. Намайг дурлуулсан эрдэн зартай болоод баянтай. Тоосон цородтыг хэлхэн дүрийг чин тэнгэрт зурж тоймгүй олон үчээр сонин уншиж алхтаа би. Тэнгэр газрын завсар сонингүй би хэд хоноод тэрэнд ч л харин би галзуурч мэдэн эрдэнэ минь. Баярлалаа. Яруу найрагч Соодлын хулан. Саран тунгалаг зулгигийн хүмүүн мэдний сэтгэл ариун амгалан байгуулт тугаа гэж өрөөгөөд энэ хүү яруу найргийн мөчөө өндөрлөё. Одоо ингээд үзэгч та бүхэндээ эрхэн зөрчигдсөн эрдэнэ базруулж хүчит 500 гаруй бүхэн барилдаанаа төлөвлөхөд бэлэн болоод байна. Шууд сүүлчийн даваанаас үзье. Гүйлгч. За тэгье. Эрхэн хүндэт наадамжтай эрхэн зөрчигдсөн эргэн эрдэнэ базруулж хүчит 500 гаруй бүхэн барилдааны 8-ын даваа энэ хүү эхэлж байна. Барилдааны талбайд Монгол улсын даяар дурсад дулаан дархан аварга чөлөөт хэвлэлийн холбооны бүх төвшин төр Монгол улсын шонхор Баатар хүнээр дэвэн дэвсээр гарч ирлээ. За бүгчүүдээр барилдааг өвгийнхээ барилдааныг сайн мэдхийн сайхан бүгчүүд байгаа. Наан барилдалтай бол Монгол улсын шонхор чөлөөт хэвлэлийн холбооны бүх төвшин төр. За ер нь ингэж яагаад мэхэд их урттай хийстэй юм сайхан бүх байгаа. Тохоос өхөд орондоо. За орлоо. За гомн даацтай сайхан өргөө гараад ирлээ. Гүйцээд. Энэ дээр нэг бүгчүүд маань алдаад байгаа юм. За бүгчүүд маань их маргаантай юм сүүлийн үеийн барилдаанаар барилж байна. Тэгэхээр энэ хүү маргааныг тайлах үүднээс үзэгчтэй барилдааныг дахин удаашруулсан мөрөөнийг харцгаая. За наан барилдалтай байгаа Монгол улсын шонхор чөлөөт хэвлэлийн холбооны бүх төвшин төр. За мэхэн ерөнхий хурдтай хийцтэй. За ингэж яагаад ер нь тохоос өгөөд орондоо. За орлоо дасаг хилж амжааг баг тавхад орж байна. За даастаа сайхан гөргөж ирээд тэнцвэр алдуулаад хөөж явна. Гүйцээлээ. За гом сайхан даастаа хийлээ. Ой. За тэгэхээр үзэгч түмэн маань сүүлийн үеийн барилдаанаар бүх чулуун барилдаад агцаа хийлээ. Тэгэхээр энэ хүү барилдааны маргааныг тайлах үднээс эрхэм наадамч та бүхнийхээ өмнө Монгол улсын даяар дурсад дулаан дархан авраг олноос онцгой төмнөөс төгөлдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар жигждийн мөнх таврага тайцнаа өрье. За сайн байна уу аврага? Сайхан зогсож байна уу та? Тэгэхээр танаас нэг юм зүйлийг асуу гэж утсан юм аа. Сүүлийн үед одоо сонин хэвлэлүүдээр нэгнийхээ нэр төрлөө аимшигтайгаар гутаанд оромжуулж дайрах нэлээд газар аваад байна. Мөн түүнчлэн өнөөдрийн одоо энэ эрдэнэ базруулсан энэ барилдаанд үзүүр түрүүний хоёр бүх маань их маргаантай барилдаанаар бариллаа. Энэ талаар та үзэгч түмэнтэйгээ сэтгэлдээ хуваалцахгүй юу? Сайхан барилдаа болсоо. Одоо миний хүүхдүүд буруу аахгүй. Одоо сүүлийн үед видео үзээд байна. Нөгөө одоо ч юм бэлээ. Закижаа. Бүслээ. Эдрийг дүүрээ хатвай. Түүнээс миний хүүхд буруу аахгүй. Сайхан барилдсан. Эднэ. Миний хүүхд гаттаа, зөрөгтэй. Ахнаас залуу цантлаастай. Бичүүлж явсан толгой. Одоо манай нийтник бүхөрээр үл аралтаа, бяртаа, чатта. Сайхан ачиг чих байдаа хөө. За баярлалаа аврага. Ингээд наадамчин олныхоо өмнөөс дархан аврага мөн бат аврагада амьдралд нь хадж байгаа хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Эрхэм мөндөд наадамчтай эргэн эрдэнэ базруулсан хүч 500 гаруй бүхэн барилдаанд Монгол улсын шонхор төвшин төрдрүүлж Монгол улсын шонхор Баатар хүү